Сайн байцгаана уу, намайг гэрэлчлүүний Үнэн Баяр гэдэг. Би Монгол Улсын боловсролын сургуулийг сургууль өмнөх боловсролыг 2019 онд цэцэрлэгийн багш мэргэжлэр төгсөж одоо хүртэл тасралтгүй 6 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд байхасаа л ерөн цэцэрлэгийн багшийг хараад цэцэрлэгийн багшийн мэргэжлийн гой сайхныг биширч том болоод яг л багш шиг цэцэрлэгийн багш болно доо гэж бодож энэхүү мэргэжлээ сонгож ажиллаж байна. За цэцэрлэгийн багшийн мэргэжил их сайхан мэргэжил өдөр бүр хүүхдүүдийнхээ аливааг сурч хөгжиж байгааг харах. Дээрэс нь одоо хүүхд болгон тийм аз жаргалтай байдаг болохоор маш сайхан мэргэжил байдаг. Ийм ч учраас би мэргэжилдээ хайртай бас дуртай байдаг. Манай цэцэрлэг нь Монтессорийн сургалтын арга зүгээр сургалт үйл ажиллагаагаа явуулдаг. Монтессори нь хүүхдийн бие даасан байдал, сониуч зан, бүтээл сэтгэлгээ, амьдрах ухаанд сургах, хүүхэд бүрийн насны онцлогт суралцах, хэв маягт нь тохируулан хөгжлийг нь дэмждэг. Бага насны хүүхдэд тулгуур дохио ашиглан үлгэр ярьж өгөх нь тэдний сэтгэхүй хөгжих, хэл яриа, үгийн баялаг нэмэгдэх, төсөөлөн бодох чадвар нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдүүдийг багаас нь үлгэр ардын аман зохиолоор дамжуулан хөгжүүлж байна. Энэ хичээлийн жилд 9-өөс 11-р сар хүртэл хөдөлгөөний сургалт үйл ажиллагаагаар дагнан зохион байгуулсан. Энэ явцад хүүхдийн ялгаатай байдлыг дэмжиж, хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийг хөлийн тавхайн, хавтгай авлыг засан сайжруулан, номтой болгох зорилгоор дасгал даалгавруудыг хийлгэн ажиллаж байна. Хэл яриа сургалт үйл ажиллагааны явцад хүүхдийн авьяас сонирхол, хөгжлийн түвшин нь харилцан адилгүй тул зурлаг зурах явцад нь тэдний ялгаатай хэрэгцээг ойлгон дэмжих нь чухал. Зурлаг зурах нь хүүхдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, гарын ур чадварыг сайжруулах, өөрийгөө илэрхийлэх боломжийг олгох, анхаарал төвлөрөл болон төвчээрийг нэмэгдүүлэхэд оршдог. Хэл яриа мэргэжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан гайхамшигт жижигхэн хүмүүс үйл ажиллагаанд хөтөлж цэцэрлэгийн хэмжээнд нийт 60 хүүхдийг оролцуулан хүүхдүүдийн хэл яриа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан. Өөрийн сонирхлоор дуу хөгжмийн мэргэжлийн багш нарын бүлгийн Улаанбаатар хотод болсон Эсбатолд багшийн шинэлэг арга зүй бүтээл сэтгэхүйг хөгжүүлэх чадваржуулах сургалтанд хамрагдан цэцэрлэгийн багш нартаа түгээн дэлгэрүүлэлт хийсэн. Өөрийн сонирхол дээрээ тулгуурлан бэлтгэл хөлийн хүүхдүүдийн дунд 20 дугаар сараас эхлэн бүжгийн дугуулан хичээллэж эхэлсэн. Хүүхдүүдийн хөдөлгөөний эслийг сайжруулах, өөртөө ихтэй болгох зорилготой бүжгийн дугуулангаа ажилуулж байна. Жижигхэн зурх бүрт итгэл, урам зориг хайрлаж тэдний ирээдүйг гэрэлтүүлэх нь багш миний эрхэм үүрэг юм.